За ингээд нэг бяцхан түүхээс эхлэе гэж бодож байна. За ингээд 1972 онд бол анх Нүүбийн ерөнхий ассамблеээс хүн төрөлхтөн ба байгаль орчин гэсэн чуулгыг уулзалтыг бол Шведийн Стокгольм хотод зохион байгуулж ирсэн. Энэ бол эндээс л ерөнхийдөө анх одоо энэ байгаль орчин дэлхийг хамгаалахгүй бол ингээ хэдэн зуун сая жилээр бүрдээ тогтоод ирсэн аж амьдралыг бид нар цааш нь бас хэдэн зуун сая жил байлгаж чадчихэв үгүй юу гэдэг асуудлыг гаргаж тавьсан юм байна. Энэ нь одоо үндсэндээ 50 жилийн өмнөх асуудал байна тийм. За ингээд 50 жилийн өмнөөс энийг ярьдаа дараа нь 20 жилийн дараа буюу 92 онд Бразилийн Рио-де-Жанейро хотод болохоор байгаль орчин ба хөгжил дайны дэлхийн дээг хэмжээний чуулга уулзалт гэж болсон юм байна. Энэ дээр мөн л нөгөө 72 онд ярьсан үетэйгээ харьцуулахад бүх юм одоо нэлээ уруудад ороодсон байдалтай байна гэсэн дүгнэлттэйгээ ийм чуулга уулзалт хийсэн юм байна. Дараа нь 2012 онд мөн дахиад 20 жилийн дараа тийм ээ дахиад энэ Бразилд Нүүбийн 170 орчим гишүүн орны төлөөлөгчид шуулаад ингээд дахиад энэ дээр ирээдүйд хүсэж байна гэсэн шинэ ногоо эдийн засгийн тунхаглал гаргаж ярилцсан юм байна. За тэгээ энэ чуулга дээр бол нэлээд одоо их хурц асуудал үнэхээр одоо тулгамдсан асуудал болсон байгааг ярьсан учраас энэ дээрээс эхлээд энэ байгаль орчны бүртгэлийн тухай ярих гэж хэлсэн юм байна. За тэгэхээр энэ дээр гол одоо бий болгосон зүйл нь доктортой хөгжил буюу нийтийн сайн сайхны амьдрал, экосистемийг хамгаалах, ногоо эдийн засгийг бий болох, хүрээлэн буй орчин ба эдийн засгийг уялдуулах гэдэг ийм олон гол чиглэлүүдээ гаргаж ирсэн. Тэгээ одоо иймний төлөө явмаар байна. Одоо бид яах вэ гэсэн асуудал гарч ирсэн тийм ээ. За тэгэхээр одоо яах вэ гэхээр дараагийн ээлжинд болохоор хүн төрөлхтөнд одоо ерөөсөө юу байгаа юм бэ гэдгээ бүртгэл яа гэж ярьсан. Одоо яг бидэнд юу байна тийм ээ? Хүрээлэн байгаа орчинд маань юу байна? За тэгээд энэ байгаа зүйлс маань одоо яаж хувирч өөрчлөлтөд байгаа юм бэ гэдгийг бүртгэе. Энийг одоо бүртгэхийн нэгдсэн системийг бий болгохыг гэдгийг энэ 2012 онд үндсэндээ гаргаад ингээд Нүүбийн статистикийн хороо гэж байдаг юм байна. Тэндээс энэ зөвлөмж одоо тулгуур баримт бичиг боловсруулж хэлсэн юм байна. Ингээд 2012 онд тэр юу боловсруулж гаргасан статистикийн хорооноос гаргасан тулгуур баримт бичгийг одоо хэлцэх асуудал өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байгаа. Хамгийн сүүлд гэхэд 2015 он буюу 15 оны 11-р сард одоогоос 2 сарын өмнө Шанхайд маш том чуулга уулзалт болоод яг энэ зөвхөн бүртгэлийн системээр том яриаг одоо хэлэлцүүлгүүд болжээ. Энэ бол Япон улсын бодлого оройтой эрдэмтдийн их мундаг илтгэл тавьж оролцсон юм байна. Бий болох гэдэг бүртгэлийн хүрээнд маань бол эдийн засгийн өсөлт бууралд хүрээлэн буй орчин бүхэн нөлөөлж байгааг гаргах, хүрээлэн буй орчны хувьд орчны хувьсгал нь эргээд эдийн засгтаа яаж нөлөөлөд байгаа бэ гэдгийг ерөөсөө мэдээллүүдийг боловсруулж гаргая. Энэ мэдээллийг үндэслээд одоо бүх төвшөндөө тодорхой хэмжээний арга хэмжээ авч шийдвэр гаргацгааж байя гэсэн ийм үнэлтийг хүрсэн юм байна. За тэгэхээр энд сая нөгөө миний ярьсан Шанхайн тэр чуулга уулзалтаас бол ерөнхийдөө бол ийм нэгэн том уриалга маягийн ийм юу гаргасан юм бэ? Энэ болохоор статистикийн тоо мэдээлэл дүгнэлтийг хүрээлэн буй орчин болон эдийн засгийн асуудалтай холбоотойгоор авч үзсэн бүгд олон улсын шинжлэх систем шаардлагатай болоод байна гэдгийг ерөөсөө нэг л дуугаар бүгдээрээ зөвшөөрөөд энийг хэлээ ажилласаяа гэж ярьж байна тийм ээ. За тэгэхээр хүрээлэн буй орчны эдийн засгийн бүртгэл гэж яриад байгаа энэ зүйл маань бол одоо ингээд материалуудыг уншаад үзээд байхаар бол макро түвшин, микро түвшиндээ бас арай ялгаатай авч үзэхээр харагдаж байна л да. За тэгэхээр макро түвшин буюу нэг бүтэн улс орны хэмжээ, тэгээд цаашлаад дэлхийн нийтийн хэмжээнд болохоор энэ маань ерөнхийдөө илүү статистик бүртгэл тал руугаа юм байна. Ерөөсөө одоо юу байна, тэрийг одоо яаж дороод хөдөлгөөн тийм ээ одоо хуучин нөгөө дэлхийн нийтэд тийм бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэдэн хувиар өсгөө гэдэг нэг статистик гэдэг маань ерөнхийдөө тоо хувь хэмжээгээр илэрхийлдэг гэдэг бол энийг арай шинэлэг байдлаар ерөөсөө нөгөө хүрээлэн буй орчныхоо нөөцтэй нэлээд холбоод тэрний нөлөөллүүдийг авч үзсэн ийм статистик бүртгэлийн шинэ бүртгэлийн тухай яригдж байна. Макро түвшиндээ микро түвшиндээ буюу аж ахуйн нэгжийн түвшиндээ болтлоо мэдээж хэрэг бүртгэлийг бол нягтлан бодох бүртгэлээр дамжиж тийм ээ мэдээлэл илүү боловсруулагдаж гарна. Саяын бидний дөнгөж сая ярьсан түүч ярьсан сэдвэр болохоор нэгдсэн нэгдмэл тайлан дээр бол яхахгүй нэг хэсэг нь энэ бол
өвтгөн гэсэн болж орж ирэхээр байна. Тэгээд нэгэн бодох тэгэхээр дамжнэ гэж үзсэн. За ингээд микро буюу улс орны түвшинд болохоор дотоодын нийгэмд дээгүүр улсын орлого зэрэг эдийн засгийн уламжлалт хэмжүүрээр одоо илэрх боломжгүй хүрээлэн буй орчин болон сайхан амьдралын харилцаанд бол илүү анхаарал хандуулъя гэх тэгээд одоо зөвхөн нэг үйлдвэрлэлтэй биш тулгуурсан бүртгэлийг хийж статистик мэдээлж явах хэрэгтэй гэдгээр бол санал нэгдсэн. За ингээд улс орны хүрээнд болохоор мэдээж хэрэг юуны төрөнд тухайн улс одоо экосистемийнхаа торлогыг үүсгэж хэд байгаа бүх төрлийн хөрөнгийг тэр үндэсний дансны системдээ бүртгэж авъя гэсэн ихний ээлжийн ажиллагаа. За энэ улс орны экосистемийн торлог гэдэг нь болохоор ерөнхийдөө зүгээр жишээ аваад энийг хийж хэлсэн улс орнуудад бол бүх улсынхаа нөгөө нутаг дэвсгэрээ тийм ээ нэг километрийг хайцах 1 километрийн ийм торлогоор бүгдийг хуваагаад тэгээд тэр 1 км хаашаашаа 1 км талбай бол одоо экосистемийн юугаар бүрдэж юунаас бий болж байна гэдгээр ийм тооллого хийхээр ерөнхийдөө ярилцсан байна. А энэ тэгээд цаашаага бүх үнзгийхээр жишээ нь Австрали энэ нэлээд үнзгийрээд одоо экосистемийн нэлээд дороотлолд орсон газруудаа болохоор энэгээр хязгаарлахгүй шүү 100 метрийг үржих 100 метрийн ийм торлогуудыг үүсгээд тэндээ одоо экосистемийн бүртгэлийг хийж хийсэн ийм туршлагууд байгаа юм байна. За дараа нь болохоор хүрээлэн буй орчны хөрөнгийг болон бих ба мөнгөн хэлбэрээр бүртгэх гэсэн асуудал мэдээж бүртгэж байгаа юм чи одоо юугаар илэрхийлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ тийм. Тэгэхээр бидний нөгөө уламжлалт бүртгэл бол одоо мөнгөөр бас илэрхийлэхийн хажуугаар илэрхийлэхийн аргагүй өчнөө бие хэмжээгээр ялангуяа энэ хүрээлэн буй орчин дээр бол дандаа мөнгөөр илэрхийлээд байх боломжгүй болоод ирж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо нэгдсэн тийм бүртгэлийн бие хэмжээг бас илэрхийлсэн юу хэмжигчгүй байх уу юу гэдэгтээ нэлээд одоо эрдэмтэд бас ярьж физикчид ялангуяа энэ дээр нэлээд оролцож ярьд юм байна л да. За тэгээ энэ дээр болохоор ийм биомасс гэдэг юм уу ийм шин нэгж гаргаж ирэх үү тэгээд нэлээд яригдаад. Гэтэ ер нь бол ингээд мэдээж усыг одоо ашиг малтмалтай харьцуулаад хэмжих аргагүй юм байна гэдэг юм. Ерөнхийдөө бас уламжлалт нөгөө одоо куб метр ч гэдэг юм уу тооноор илэрхийлэх хэмжих түүнүүд бас одоогоор бол маш чухал энийг хэрэгжилж яг цаашдаа бол тэр янз бүрийн нэгтгсэн харуулж тэр нөгөө тэр биомасс гэдэг нэг юм тодорхой нэг био сфер дотор байгаа амьдралыг бэлтгэж болох тэр био экосистемийн нэг илэрхийлэлийг бий болгохыг гэсэн чиглэлээр бас ажиллаж байгаа юм байна. За тэгээд за энэ мөнгөнд дүн болохоор мэдээж хэрэг мөнгөөр хэрвээ илэрхийлж байвал болж байвал мөнгөөр илэрхийлэх нь мэдээж хэрэг энэ харьцуулалтууд бол маш чухал үзүүлэлт шүү дээ тий. Тэгэхээр энэ мөнгөөр илэрхийлэхээр одоо мөнгөөр яаж илэрхийлэх вэ гэдэг мэдээж хэрэг асуудал байна тий. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө нэгдсэн байдлаар зах зээлийн яг тухайн дээр судалгаа хийж байгаа өнөөгийн зах зээлийн үнээр одоо мөнгөнд хөрвүүлж мөнгөөр илэрхийлж байя гэсэн дээр үндсэн дээр тогтож нэлээ одоо тэр тал нь дэмжигдэж ирээдүйн одоо олох орлого энэ гэсэн тийм ирээдүйн үнцнээс илүү яг өнөөгийн зах зээлийн үнээр илэрхийлж бай. А тэгээд одоо энэ жил гарсан сайлын мэдээж хэрэг дараагийн жил мөнгөөр илэрхийлэхээр арай тэр үеийнхээ зах зээлийн үнээр өөрчлөлтөд ингээд энийг бол шинээр одоо мөнгө хийж явах боломжтой гэсэн ийм хөө одоо тохиролцоонд хүрээд гэж би ойлгож байна. За тэгээд хөрөнгийг бол мэдээж одоо хөрөнгө бүртгэнэ гэх түрүүний нөгөө үндэсний дансууд нээж ярьсан байсан тий тогтсон байсан тий үндэсний дансууд дээр бол хөрөнгүүдийг бүртгэн энэ хөрөнгүүдийг бол жишээлбэл газар байгалийн нөөц бүтээгдсэн нөөц гэдэг тийм одоо үндсэн ерөнхий ангиллаар явах юм байна. За байгалийн нөөц гэхээр мэдээж хэрэг нөгөө ашиг малтмууд болоод газар байгалийн нөөцүүд гэхдээ энэ байгалийн нөөцүүдийг болохоор яг тогтоогдсон үед нь одоо баталгаажсан нөөцийн хэмжээнд бүртгэнэ гэж ярьд юм байна. За тэгээд хэрвээ тэр ашигт малтмууд болон энергийн нөөц гэх тийм ээ эдгээр нь бол ингээд тогтоогдсон байх юм бол баталгаажсан байх юм бол энэгээр нь бүртгэе. А хэрвээ тэгээгүй бол одоо газрынхаа үнэлгээр газартаа ороод хандах бүртгэгдээд явна гэсэн байна. За түүнээс гадна газар гэдэг маань доорооч дээрээч одоо маш их баялагтай учраас газраас бас хөрсний нөөцийг салгаж бүртгэе гэсэн ийм ангилал байт юм байна. За тэгээд ургамал ойн нөөцийг за тэрийгээ дотор байгалийн болон таримл гэсэн байдлаар ангилж бүртгэх.
усыг жишээлбэл гадаргын, хөрсний, хүний тэгээд бас усан бүхүүлгээ. Тэгээд далайтай орнуудад бол бас их өөр их том одоо хол далайн хүн эсвэл эргийн ойрхон энэ гэдэг их өөр асуудлууд байдаг юм шиг үү. Ийм усан дээр бол маш их олон том асуудал яригдсан байлээ. За тэгээд дээр одоо бүртгэж хамрагдаагүй бусад бүх зүйлийг биологийн одоо бусад хөрөнгө болгож бүртгэнэ гэх. За энэ дээрээс зүгээр ингээ харж байхад бодвол одоо манай улсын хувьд гэх юм минийхээр бол энднэр бусад улсад байхгүй одоо бэлчээр мад аж ахуй өндөр гэдэг энэ манай тийм ээ юу хүрээлэн буй орчны бидний амьдралыг итгэж тэр зүйлүүд бас нэмж бүртгэгдэх бас өөрийн гэсэн тухайн үндэсний нэг онцлог шалгууруултайгаар бүртгэгдэх ёстой юм болов уу гэж бодож байлаа. За ингээд бүртгэлийн тэр үндэсний бүртгэлийн дансал болохоор байгаа юмаа бодит үлдэгдлээр нь бий болгож харуулаад түүнээс гадна хөдөлгөөнийг бол бүртгэж харуулж байна гэсэн зүйл байна. За тэгээд мөн газрын сайжруулалт, биологийн төрөл зүйл тулгуурласан зүйл тулгарч байгаа аюул энтрийг бүртгээд за тэгээд амьдралын чанарын хувьд бас үзүүлэлт гаргаад бүртгээд энэ нь бол гол нь агаарын бодлоос үүдтэй эрүүл мэндийн асуудлыг бүртгэсэн тоо мэдээлэл цуглуулсан байт юм байна. За энэ ч гэсэн манайд бол одоо их мундаг юу болох байна. Нэг одоо бүртгэлийн нэг том объект болох байх гэж бодож байна. За ингээд энэ бүх бүртгэлийн мэдээллийг одоо үндэслээд засгийн газар нь болохоор нэлээд оройтой арга хэмжээ авсан улсын нэг галдаан юм байна. За тэгэхээр эднийг ямар арга хэмжээ авсан бэ гэхээр ногоон патент гэж олгож ирсэн үйлдвэрүүдэд яг ногоон патент гэдэг нь одоо экосистемд ээлтэй тийм ээ үйл ажиллагаа явуулах дэмжсэн патент. Тэгээ ногоон татварын хувьд тогтоосон юм байна. Энэ мэдээж хэрэг одоо экосистем талтай үйл ажиллагаа явуулчихад татвар нь оруулах. За тэгээ эрчим хүчний үнийг их уян хатан болгосон өдөр шөнийн нэрлэлээ хийж байдаг юм байна. Нүүрс төрөвчийн үзүүлэлтийг одоо бүх гарцгаа бүтээгдэхүүнүүдэд холбож өгсөн гин хүрээлэн буй орчны хөрөнгө оруулалтыг дэмжиж, ногоон ажлыг дэмжих ийм арга хэмжээ авснаар үндсэндээ амжилттай бүртгэл их амжилттай явж байгаа гэж үзэж байгаа юм байна. За ингээд би ерөнхийдөө энэ макро төвшний буюу улс орны хэмжээнд тэр статистик бүртгэлийн талаар зөвхөн товчхон мэдээлэл тийм ээ өөрийнхөө орж үзсэн хэмжээнд өглөө. За одоо ингээд дараагийнх нь бол аж ахуй нэгжийн төвшин нэгтлэн бодох бүртгэлийн хэмжээнд бол тэр хүрээлэн буй орчны бүртгэл буюу түрүүний яригдсан тэр нэгдсэн тайлбар тийм ээ нэгдсэн тайлбарт одоо ямар хувь нэмэр оруулах вэ гэдгийг үзье. За ингээд хүрээлэн буй орчны эдийн засгийн бүртгэл бол аж ахуй хэмжээнд бол ерөөсөө тэр аж ахуй нэгж гэдэг маань нийгмийн нэг эстэй. Тийм учраас тэр одоо эд эсийнхээ хувьд бол тэр нийгэмд одоо яхахгүй нийгмийн өмнө хүлээсэн үүрэг одоо хууль зүйл биелүүлэхээс өөрөө нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж явах ёстой. Тийм учраас энэ бүртгэлийг одоо хөтлөх ёстой гэсэн усал бий болж байна. За тэгээд хүрээлэн буй орчны ноцтой аюул гамшиг, компани нийгмийн хариуцлага, аж үйлдвэр болон байгаль орчны хоорондох шинж шүтэн барилддаг, аж үйлдвэрийн үзүүлж буй нөлөөллийг хэмжиж, улмаар нөлөөллийг нийтлэлд мэдээлж тайлбарлахыг л одоо гол зорилгоо болж тавина гэдэг юм зүгээр би нэг тодорхойлолтыг орчуулад байсан. Одоогийн нэгтлэн бодох бүртгэл маань яг энийг одоо өнөөдөр бүртгэж харах юм одоо санхүүгийн тайлбарт тавьчих чадахгүй байна гэдэг түрүү угаасаа хүмүүс ярьсан тийм. За тэгэхээр яагаад чадахгүй байгаа вэ гэхээр бид нар бүгдээрээ мэдж байгаа. Бидний одоо бүртгэл маань одоо дутагдaltaй талын хэлэх юм бол тийм ээ хэтэрхий мөнгнөөс хамаарсан ашигын чиг баримжааг бизнес хэтүүлсэн эрх нийлүүлэлтийн эдийн засгийн онолоос хамааралтай тэгээд бүртгэлийн системийн техник ажиллагаатай тэр олон янзын үзүүлэлтүүдийг нийтгэж мэдээлэл боловсруулахад бас хүндрэлтэй байна. Тийм учраас одоо нэгтлэн бодох бүртгэлийг шин шатнд гаргах болжээ гэж яригдж байгаа юм байна. За одоо ингээд юунаас эхлэх вэ гэхээр тий одоо энэ нэгтлэн бодох бүртгэлийг шин шатнд гаргаад гэхээр юунаас эхлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр энд бол мэдээж хэрэг юуны өмнө хүнээс бэлдэх ёстой тийм ээ ямар нэгэн юмыг хийхэд тэрийг хийх хэрэгжүүл хүмүүсээ бэлдэх ёстой тийм. За тэгэхээр энэ нэгтлэн бодохчд бол юуны өмнө одоо үнэхээр нэг юм шинэ бүртгэл рүү орохгүй бол зөвхөн нэг байгаа нэгэн одоо материалынхаа хөдөлгөөнийг баланс дээрээ тусгаад яваад
орлого үр дүнгийн тайлбар бол зөвхөн олсон ашгаараа хэмжиж яваад байж болохгүй нэ гэдгийг нягтлан бодогчид өөрсдөө ойлгоод тэрийг бэлтгэж байгаа нягтлан бодогчдыг бэлтгэдэг институтууд маань бас их ойлгож алхам хийх болж ёстой юм байна. Тэгээ энэ ажлын хүрээнд ч гэсэн одоо өнөөдрийн чуулга болж байна тийм. За тэгээ бүртгэлийн системийг бол системийг онцгойлон анхаарсан уламжлалт арга зүй нь бол зөвхөн л нөгөө байгууллагын хувьд бий болсон нэмэн бүтээгийг л үзэхээс биш тэрний цаана ямар нэгэн байгальд ямар нөлөө учирч өгдгийг угаасаа бүртгэхгүй байгаа тийм. Тэгэхээр тэрийг бүртгэхийг одоо өөрчлөлтөө явуулъя гэсэн байна. За тэгээд мөнгөн бос үнэлгээ хослуулсан ийм шинжлэх зүйлүүдийг туршилтыг одоо судалгаа хийж туршилт хийх ёстой гэж байна. За дараа нь байгууллагыг бол удирдан манлайлах үүргийнхээ хүрээд оролцогч талуудаа бас хүрээлэн байгаа орчны талаар одоо шаардлагыг тавьдаг өөрсдөө ч нээлттэй мэдээлэл ийм орчныг бүрдүүлэх ёстой. Энэ бүтэглээ сайжруулах нь бол шинжилгээний тулд сайжрах шийдвэр шинэ юмны тухай яриад байна тийм. За тэгээд энд бол мэдээж хэрэг байгууллагын одоо үйл ажиллагаа гэдэг нэг систем байдаг тийм ээ. Тэгээд систем бүхэн одоо орц үйлдвэрлэл гарц гэсэн үндсэн бүрэлдэхүүнүүдтэй. Тэгэхээр энэ бүрэлдэхүүн тусгуур дээр нь одоо орц дээр нь би байгууллага хүрээлэн буй орчиндөө ямар нөлөө үзүүлж, үйлдвэрлэлт маань ямар нөлөө үзүүлж, эцсийн гарч байгаа зүйл маань бас эргээд хүрээлэн байгаа орчиндөө ямар нөлөө үзүүлж вэ гэдгийг одоо тусгуурлан л авч үзээд дөрвөн цэгийн бүртгэж явах хэрэгтэй болж байгаа юм байна. За ингээд жишээлбэл орцод бол одоо эрчим хүчийг хэрэглэх, ус түүхийн эд материалыг хэрэглэх, ялангуяа оролцож байгаа тийм ээ хэрэглээний материалуудаа орлуулах талын тийм алхмуудыг анхаарах ёстой. Үйлдвэрлэлд бол жишээлбэл тэр үйлдвэрлэл маань хөлөмжийн язгуурт ямар нөлөө үзүүлж вэ? Тэгээ эрчим хүчээ яаж хэмнэлтээ зарцуулах уу гэдэг талыг анхаарах ёстой. Гарц хэлбэр мэдээж хэрэг одоо үр ашиг олохын зэрэгцээгээр хаягдл тог байгальд одоо хэрэггүй зүйлийг юу бий болгочихвоо. Одоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх компани гэдэг эргээд тэр хүнсний бүтээгдэхүүн хамгийн эцэстээ хүний эрүүл мэндэд сайныг нөлөөлөх юу үгүй юу гэдгийг ингээд судлаад үлдээ тусалж яахыг шаардаад байгаа юм байна. За тэгээд энэ ер нь бол түрүү ярьсан тийм ээ түрүүчийн хэлцүүлэгч ярьлаа энэ тайлан гарах их том алхмууд уушаа хийгдээд байна. За тэгэхээр санхүүгийн тайландаа нэг хавсарч болгоод юм уу эсвэл бие даасан байдлаар одоо янз бүрийн нэртэй тайлбарууд гардаг болжээ. Жишээлбэл байгаль орчны нөлөөлийн тайлбар, нийгмийн хариуцлагын тайлбар, хүрээлэн буй орчин хамгааллын тайлбар, ил бодын тайлбар, компани хариуцлагын тайлбар гэдэг ингээд олон төрлийн нэртэй боловч одоо энэ зүйл алхам хийсэн энэ тайлбарууд гараад ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бүх дээд тайлбар нь болохоор ерөөсөө хүрээлэн буй орчны олон төрлийн эрсдэлтэй холбоотой асуудлаар тайлбар боломжийг бий болгож үйл ажиллагааны дотоод үр ашгийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах юм энэ одоо шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг өгч явах хэрэгтэй болж байна. Тийм ээ түүнээс зүгээр нэг компани тусдад одоо өөрсдөө сурталчилгааны нэг хэрэгсэл болгоод тэнд тийм таньд өгсөн тэр хүүхдийн цэцэрлэг тэгээд очиж тусалсан гэдэг ийм хэлбэрээр биш яг эцсийн дүндээ ийм одоо арга хэмжээ авахдаг хэрэгтэй мэдээлэл гаргаж явах хэрэгтэй шүү гэдгийг нэгтлэн бодож явах хэрэгтэй. За ингээд ийм тайлбаруудыг бол одоо мэдээж хэрэг нөгөө нэгтлэн бодох бүртгэл маань өөрөө санхүүгийн бүртгэл, удирдлагын бүртгэл гэдэг хоёр үндсэн чиглэлээр мэдээлэл боловсруулдаг тийм. Тэгэхээр санхүүгийн бүртгэлийн хэмжээнд болохоор гадны хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл байдаг. За тэгэхээр энэ хүрээлэн буй орчны хувьд бол санхүүгийн бүртгэл дээр бол одоохондоо зүгээр одоо бидний мэдж байгаа тийм ээ олон улсын нэгтлэн бодох бүртгэлийн 39 дугаар стандартаар бол ерөнхийдөө нэг нөөц байгуулах хэмжээний мэдээлэл хэсэг ороод явдаг тийм хүмүүс нэг тийм мэдээллийн хэмжээнд явдаг. Ингээд санхүүгийн тайлбар бол одоо хавсгалтаар бол яг үндсэндээ бол энэ хүрээлэн буй орчны мэдээлэл бол тун бүрхэг явдаг.
байхгүй л дээ үндсэндээ. Тэгээд ил тодын байдлын тайлан гэдэг уул уурхайн салбарын ил тод байдлын тайлан гэхээр тэр нь бол шал өөр газар очиж нэгдэлтэй санхүүгийн тайлантай нь одоо яг холбож авч үзэж байгаа үгүй юу гэдэг тэр мэдээлэл хэрэгжүүлэх холбоотойгоор бас хүрч чадахгүй байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар тэр ил тод байдлын тайлан гэхээр зөвхөн нэг юм уул уурхайн салбар бусад салбарыг ойлгосон. Тэгээд тэр уул уурхайн салбараас төсөвт төрд юу та нар юу өгсөн бэ гэдэг талаас нь үзээд байхаас биш яг нөлөөллийг бас их мэдээлэлд бол тийм боловсрч гараагүй байгаа та тийм ээ. Тэгэхээр бол харин удирдлагын бүртгэлийн хүрээнд бол энэ бол нэлээд дэвшилттэй явж байгаа гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ дээр бол яг энэ эко удирдлагын бүртгэл гэдэг бол нэлээд дэвшилттэй хөгжөөд өөрсдийнхээ нөгөө дотоодын мэдээ зэрэг дээр аж ахуй удирдах байгаа хүмүүс маань өөрсдөө бас энэ нийгмийн хариуцлага олгосоос за энийг хийчихвэл цаана ямар хор нөлөө одоо ядтал олон нийтэд ямар одоо ойлголт өгөх үйл зүйл өгөх үйл нэлээд бас судалгаа хийдэг болсон болохоор удирдлагын бүртгэлийн хэмжээнд бол бас нэлээд одоо бас ахицтай явж байгаа гэж хэлэх болохоор юм байна. За энэ эко удирдлагын бүртгэл гэдэг маань одоо тэр хүрээлэнгүй орчны талаар мэдээлэл боловсруулж байгаа удирдлагын бүртгэл нь бүтээгдэхүүний орших хэрэгцээс бүр бүтээгдэхүүний эхлээсээ эхлээд дуусаад эцсийн хэрэглэгчид очих хугацаанд бүгдэнд нь өөрийн тодорхой мэдээллийг цуглуулж авах ёстой. Тэгээд бүрэн өртөг буюу одоо гарсан зардлаа тэрүүл зориулаад гарч байгаа тэр зардлыг бол бүрэн өртгийн хэмжээнд бүртгэх. За тэгээд энэ эко хэрэглээний үр дүнгийн шинжилгээ төлөвлөлтийг боловсруулж уялдуулах гэсэн ийм одоо ажлууд хийгдэх юм байна. За энэ нь болохоор яваад эцсийн дүндээ ээлтэй үйлдвэрлэл буюу тэр clean production гэдэг ойлголтыг бий болгоод одоо тэрний төлөө одоо үйлдвэрлэлээ чиглүүлэх ёстой гэсэн шинэ бас чиглэл гарч ирж байгаа юм байна. За тэгээд энэ эко удирдлагын бүртгэлийн хүрээнд болохоор одоо нэгэн бодогчд бол зүгээр одоо нэг тоо мэдээлэл өгөх төдийлөө биш бас өөрсдөө энэ янз бүрийн хувилбаруудыг сонгосон тэр бохирдлыг бууруулах хувилбаруудыг өөрсдөө дүгнэлт гаргаад энэ нь ийм тэр нь тийм байх гэсэн нэлээд шинжилгээ анализ хийх шаарддаг гэсэн байгаа. Энэ дээр бол мэдээж хэрэг ингээд ерөнхийдөө эко бүртгэлийн хүрээнд бол хийх ажлуудыг их тодорхой юмнуудыг авч хэлсэн байгаа. Тэгээ энэ дээр би нэг арай тодруулах зүйл нь болохоор юу гэж бодож байна. Ер нь бол ингээд хүрээлэнгүй орчны зардлыг тусгайлан бүртгэх талаар яригдсан юм байна. За тэгэхээр энэ зардлыг болохоор энэ хор хохирлын зардал одоо тэр янз бүрийн нөгөө хувилбаруудаас сонгосноос үүсэх хөрвүүлэх зардал, төлөвлөлт удирдлагын зардал, сэргийлэх зайлуулах зардал гэдэг ийм зардлуудыг бол одоо юуны түрүүнд ангилж бүртгэж хэлбүү орчин гэхээр нөгөө бидний ингээд өмнөө тавиад баримттай тулгаас суудаг хідэн тоо бүртгэх хэмжээнээс одоо хайлж гараад физик одоо хийм бүх юмыг мэддэг тийм ээ. Гэхдээ мэдхээс гадна тэр мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс нь цуглуулж аваад тэгээд тэрийг одоо нэгтгээд ямар нэгэн хэмжээнд нэгтгээд өөрөө бас ойлгоод тэгээд тайлан болгож гаргах хэмжээнд одоо өргөн цар хүрээ мэдлэгтэй мэдээлэл боловсруулах өөр арга барилтай ийм хүмүүс болох одоо шаардлага урхан гарчжээ гэдгийг бас та бүхэн бүгд мэдж байгаа. Энийг сануулад ингээд яриагаа тусгая.